Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа. Монгол орны зүүн бүсийн нутаг Сүхбаатар аймаг 1942 онд Жавхлан шарга нэрээр аймгийн түүх эхэлсэн. 1943 онд Гавьяат Жанжин Сүхбаатарын төрсөн нутагт бол аймгийн нэрийг өөрчилж Сүхбаатар аймаг хэмээн нэрлэх болсон. Монгол улсын зүүн өмнө зүгийн нутагт байрлалтай 82287.15 км квадрат газар нутагтай аймгийн төв баруун урдсан Улаанбаатар хотоос 560 км-ийн зайд оршдог. Засаг захиргааны 13 сумтай нийт хүн амын тоо 65.9 мянга. Тал хээрийн бүс нутаг зөнхөлдөг. Уулуурхай. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн олон талт салбарыг хөгжүүлэх үүднээс хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл авто зам, орон сууцны төсөл, шинэ нисэх буудал, хөдөө аж ахуйн цогц төслийг хэрэгжүүлэхээр аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Эрдэнэ цагаан сумын нутагт 2008 оноос хойш бичгтийн бомбд ажиллаж, Өвөр Монголын урд эцэс хорны Шилийн гол аймаг зүүн үзэмчин хошуутай хамтын ажиллагаатай байгаа. Бичигт бомбын үйл ажиллагааг өргөтгөж, хатуу хужилттай авто зам, төмөр замын ажлууд хийгдэж эхэлсэн. Газар нутгийн хэмжээгээр 21 аймагаас 7 дугаар байрт жигсдэг. Тал хээрийн бүс нутаг зөнхөлсөн. Монгол улсад 400 гаруй сүнсэн галт уул байдгийн Сүхбаатар аймгийн нутагт 200 гаруй байдаг. Дотоодын аялал жуулчлалын гол бүс нутаг, төрийн тахилгад хайрхан Алтан овоо, эр хүний хиймрийн овоо Шилийн богд, талын агуй, ганган нуурын хунгийн чуулга, хадны зураг, 12, 13 дугаар зууны үеийн хүн чулуу зэрэг олон газруудыг дурдж болно. Хүн амын ихэнх хувийг халах, даригаан ястан эзэлдэг ба үзэмчин, барга, хуучид, өөлт, цагар яснууд амьдардаг. Даригаан ясны хувьд хэлхээ тоонтойгэр, шавран зуух, өмсгөл зүүсгэл гоёлоороо илүү ялгардаг. Мөн хурдан удмын морины үлгийн нутаг гэж хэлж болно. Монгол орны зүүн бүсийн гол тулгуур аймаг болж хөгжих, хөлийн бомбд тулгуурсан дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутагт амьдрах таатай орчин бүрдүүлэх чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллана. Welcome to Сүхбаатар. Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутагт байх 10-аас 15 сая жилийн өмнө оргилж байсан 222 унтарсан галт уулс, түүний улмөрөөс үссэн өвөр мөцө тогтоц үхий талын агуй, төрийн тахилгад Алтан овоо, үе үеийн домогт эрчүүдийн хүндлэн биширч хиймрон сэргээдэг Шилийн богд уул, төрийн уул хэмээн алдарсан Дархан хаан, халиун буг сүргэлэн бэлжээрлэх Лаачин вандад уул, Монгол нутгийн их боржингүй эхлэл хэмээх төрөн болоод Будрын чулуу хэмээх гайхамшиг чулуун тогтцууд, онгон наран тариханга баян дэлгэр сумдын нутгийг дамнан орсон онгон молцгийн элсэн нурууд нь хэдэн мянганы тэртээ хүн төрлөختний түүх соёлыг хадгалан дүнсэн. Энэ тухай дэлгэрүүлэн дурдваас Дариганх сумын нутагт Алтан овооноос 60 км доршоо, далайн төвснээс дээш 1778 м өндөртэй 222 сүнсэн галт уулын нэг хаанаас 60 км-ийн холоос хөхрөн үзэгдэх Шилийн богд уулан дээрээс өглөөний мандах нарыг ухтан авч, домогт сайн эрс ургах нарыг ухтаж андгай тангаргаан тавьж, хиймэр лундаагаас сэргээдэг тэрл сайхан заншлыг саргалзан эхн утгаа хайрлан өмгөөлөх, сэтгэлийн таашаалыг амтлах нь Монгол хүн бүрийн эдлэх нэгэн шаргал бөлгөө. Алдарт Шилийн богд уулын арга хормойд
Галдуулын дэлбэрэлтээс үүдсэн гэрийн бүрийн чинээ өргөлөн орших мөсөн үнжлэхт талын агуйн газрын гүнлүү хаван орсон байрлалтай. Одоогор олдоод байгаа агуйнуудын хамгийн үдсэглэн төгөлдөр нь бөгөөд айгам зуны халуунд ч сэрв татуулан сэнгэнх нь гайхамшигтай. Монголчууд түмний дахин шүтэдэг төрийн их тахилгт алтан овоог тэртээ 17 дугаар зууны үеэс нутгийн ард түмэн дахиж ирсэн бөгөөд 1913 оноос Богд хааны зарилгаар тахих болжээ. Алтан овоог 2004 онд улсын тусгай хамгаалтанд авсан юм. Хүн төрлөختний хойч үедээ үлдээсэн олон гайхамшигт бүтээлүүдийн нэг болох хүн чулуун урлалыг даргангачууд чулуун хөрг хэмээн нэрлсээр ирсэн. Даргангийн хүн чулууд гэдэг нэрээр алдарсан чулуун хөргүүдийн оргил болох 5 толгой, шивэт, мандлын чулуун хөргүүд нь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн аж амьдрал, эдлэл, хэрэглэл, өмсөж зүүснийг хожимын хүн төрлөختөнд одоо ч өгүүлэн хүүрнсээр байгаа нь гайхамшиг билээ. Чулуун зэвсгийн үеэс эхлэн эдгвэ хүртэл Төв Азийн цээжинд хүн тасралтгүй оршин амьдарч байсныг гэрчлэх олон зуун түүх археологийн дурсгалууд хадгалагдан үлдсэний баталгаа болох Дэлгэр хаан уулын цагаан элэгний хадны зураг болоод Будрын чулууны хадны зургууд эрдэнэ дээр үеэс бие биетэйгээ өрсөлдөн цусаа урсхан тэмцэлдэж явсны баталгаа болох түүхийг хожимын бидэнд өгүүлэн буй Мин улсын хааны бичиж үлдээсэн Сөдтийн цагаан чулууны болон замын нуурын хятад хан зүгийн хадны бичээсүүд нь нүд алдам тал нутагт маань ямархан их түүхийн гэрч соёлын шавхагдшгүй аривын нөөцийг агуулсан байгааг гэрчилнэ. Монголын ард түмний дархны урлалын түүхэнд даргангийн ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь дарган хийц хэмээн алдарсан уран тансаг нарийн чамин гүн утга бэлгэдэл шингэсэн хэрэглээ гоёл чимгэлийн цогц нэгдэл бүхий мөнгөн урлалын бүтээлүүд юм. Даргангийн даргачуудын урлсан мөнгөн эмээл хазаар хэд удаг аягнаас хэ угалцгий дам болоод давхар сүлжээ. Хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвэхийг ухаж сэлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Монголчууд хоол ундны өвөрмөц соёлтой ард түмэн төрийн дотор Сүхбаатарчуудаж нутгийн брэнд болох тогоо нэрх аргаар гаргасан нэрмэл арх, сүүний хоол, хуймаг, хатаасан борцны хоол, тааны сорстой шөл, дугуй цагаан, үзэмчин аруулаар холын зочноо дайлаад явуулдаг ард түмэн билээ. Үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг нүүдэлчин түмний эрхэм өв соёл болсон Монгол адуу түүнийг дагсан соёл уламжлалан өвлүүлэн үлдээх хамгаалах, гэрэл зургаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой агтан хүрээ хүлэгч ирсэн наадам зохион байгуулан уламжлал болгоод байна. Эрхэм зочин та Сүхбаатар аймагт аялж, байгалийн болоо түүх соёлын дурсгалт газруудыг үзэж, нутгийн ард түмний уламжлалт хоол хүнсийг амтрах нь зовлож, ёс заншилтай танилцаж, хүн зоны зочлон тухай хүнлэг хөдөлмөрч зан чанарыг мэдрэхин сацуу орчин үеийн тав тухай дээд зэрэглэлийн дарганга зочид буудал наадан ресорт амралт цогцлон бүрт туглаж халан нутагт идээшин ургасан талын чацарганы гайхамшигт амтыг мэдэрч талын агуй шилийн богд жуулчны баазуудаар зочилж ая тухтай үйлчлүүлэх боломжтой. Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд даргангийн ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм. Даргангчууд Монголын зүүн нутгаараас урьшин амьдрах бөгөөд Манжин хааны төмөр сүргийг хариулдаг байжээ. Мал хариулсан хөлсөнд нь цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй. Нэгэнтээ мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийхэд зайлшгүй нөхцөл бүрдсэн байдаг. Даргангийн мөнгөн урлал чимэглэл өөрийн өнгө хэлбэр хаанч дахин давтагдахгүй хийцтэйгээр 100 дамжин хөгжиж ирсэн. Дарган нутагт 1800-аас 1970 оны хүртэл 170 орчим жилийн хугацаанд 20 гаруй алдартай даргачууд төрөн гарчээ. Тухайлбал
Молом, Дуйнхэр, Дондов, Сэнгдов, Балдан өсөр, Зундуй, Содов гэд нэрлэвэл олон байна. Дарингийн дарагчууд мөнгөөр эмээл хазаар, худраг, хятгутаг, аягнаас гадна сам дарлага, бөөж, бугуйвж, шүдэнц, савангийн гэр тамхины хайрцгийг маш уран хийцтэйгээр шүр тан сувд шигтгэн бүтээдэг байжээ. Дарин дарагчдын үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, туйрын бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний уралсан мөнгөн эмээл хазаар хятгутаг, аягнаас хээгуулцны дам болоод давхар сүлж, хаж, самнаа, хөдөлгөөн тулуу, цэцэг, навч, эрвэхэг ухаж сэлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлийг чимэглэж буй хээгуулцны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг. Ур ухааны зохисбор чадамжаар дарин хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг байна. За манай Сүхбаатар аймгийн угсаатны сүмсийн үзүүний 8 танхимд үйл ажиллагаа явуулдаг. За бид одоо манай аймгийн мөнгөн урлагийн танхимд орж ирээд байна. За ер нь бол одоо Монгол улсын төрөлхтгөө урлагийн бүтээлүүд одоо даригчдаас оруулсан гайхамшиг төвийн нэмрийн нэг бол одоо яалтчгүй мөнгөн урлал гэдэг. Тэгээ ер нь бол одоо яагаад дарин хийсэн үүсэх болсон бэ гэхээр манжийн дарлалын үед одоо даргын сөрөгчөн хушуунд цалин бүлэгүүл одоо цэвэр цагаан мөнгөөр тавьж олгодог байсан юм. Үүнтэй холбоотойгоор мөнгөөр одоо бүтээл их зайшгүй нөхцөл бүрдэж дарин хийцээ үүссэн гэж үздэг. За тэгээд тэдгээр одоо алдартай дарагчдын төлөөлөл болгож өнөөдөр бид дондор дархны бүтээл болох дарин тэмхтэн одоо толгоон болдыг төвч танилцуулах гэж байна. За тэгээд ер нь манай Сүхбаатар аймгийн угсаатны сүмсэл хоёр хосгүй үнэт үзмэртэй. Тэдгээрийн нэг нь болохоор одоо манай дарин хийцэн толгоон гоёл. За тэгээд дарин хурц маань одоо малгай, толгоон гоёл, хавчаар, ууж, дээл, гутал гэсэн хэсгүүдээс бүрдэн. За магнан хэсэгт болохоор нар сарыг бэлэгдэж дүрсэлсэн байгаа. Эймг нь болохоор хаан гар шиг дүрсэлсэн байдаг. За хавчаарн дээр болохоор хавчаарны шүрнүүд ингээд сайн анзаараад харах юм бол соён бий дүрсэлсэн байдаг. Ер нь манай дарин дарагчдууд ихэвчлэн одоо дөрвөн хүчтэн ямар нэгэн цэцэн урмал амьтдыг төслээд түүнийг хөдөлгөөнд оруулж өгдөг онцлогтойгоо тэр нь яаж юм бэ гэхээр тухайн амьтны амьд байна гэж бэлэгдэж одоо нэг амьдлаг байдгаар уралдаг байсан гэдгээрээ маш их онцлогтой байдаг. За одоо дээлний хувьд болохоор хоргой тууцаар ингэж имжиж нудрагын ингэж үрхий уралдаг байсан юм байна. За ууж гэж дээлний гадар өмсдөг зүйлийг болохоор яг дээлнийхээ өнгнөөс арай өөр өнгөөр ингэж ялгаж уралдаг байсан байгаа. Тэгээ уужийг болохоор ардаа болон урдаа оноотгоор ингэж уралдаг байсан байна. За мөн одоо манай дарин хувцсны нэг онцлог бол 5 саваг буюу 5 шалаг гэдэг зүйлийг одоо зүүдэг гэдгээр онцлогтой. За тэр 5 саваг буюу 5 шалгтай юу ордог вэ гэхээр чихний хур, хүмсний хэр авагч, шүдний чигчдүүр, үнэр хадгалагч цав гэд эдгээр зүйлүүд ингэж багтаж одоо дарин эхнэрийн иж бүрэн гоёл ингэж үүсдэг тийм онцлогтой байгаамаа. Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа. Сүхбаатар аймгийн нутагт 41 зүйл хөхтөн 198 зүйл шувуу 550 орчим зүйл ургамал бүртгэгдсэн бөгөөд дэлхийд ховордож буй цагаан зэр, хулан, аргал, халиун буг зэрэг зэрлэг амьтдын чухал амьдрах орчин нүүдлийн зам нутаг оршдог. Гэвч өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, газрын дороотол, усны нөөцийн хомсдол, бэлчээрийн ачаалал, амьдрах орчны хуваагдал болон хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь тал хэрийн экосистемд өсөн нэмэгдэх дарамт болж байна. Эдгээр сорилтыг бууруулахын тулд Сүхбаатар аймаг биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын амьдрах орчин, нүүдлийн замыг хамгаалах, Монгол тарвагыг сэргийн нутагшуулах, цагаан зээрийн хамгааллыг эрчимжүүлэх, смарт эргүүл болон автомат камерын хяналтыг нэвтрүүлэх, усны их усүрийг хамгаалах, ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажиллаж байна. 2021-с 2026 онд Сүхбаатар, Түмэнзогт, Эрдэнэцагаан, Дарган, Уулуян, Халзан, Мөнхаан зэрэг сумдад орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, иргэдийн дэмжлэгтэйгээр 720 толгой Монгол тарвагыг сэргээн нутагшуулсан байна. Үүний үр дүнд амьтны тоо толгой нэмэгдэж, биологийн төрөл зүйлийг хамгаалагдсан байна. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021-с 2026 онд нийт 1.3 сая мод тарьсан байна. Датмын ойжуулалтаар 2024-с 2025 онд Түмэнцогт, Дарганг, Надан сумдын нийт 21 байршил бүхий газар 215 га талбайд 172 мянган ширхэг модыг тарихад нийт 2.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний 720 сая төгрөг нь аймгийн орон нутгийн хөгжлийн сан 1.6 тэрбумыг хадав төсөл санхүүжүүлжээ.
Үүний үр дүнд төв суурин газрын нохойн байгууламж нэмэгдэж, дохилог эрүүл орчин бүрдсэн, мөн Сүхбаатар аймгийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нийт 4005 га ба татмын ойжуулалт хийгдснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 215 гагаар нэмэгдсэн байна. Баян цагаан тал гэж улсын тусгай хамгаалалттай газар нутаг манай байг дээр байцдаг. Өмнө нь бол одоо метр ингээд өстэй хон ямаа харагдахгүй ийм л өстэй байсан газар өнөөдөр ийм боллоо гэд бас л өстэй өөр өдмөр дөө хэцүү. Ер нь жоохон өгөхөн л харьцах юм бол тэгээд энэ бэлчээр маань устж байхгүй болоод одоо тэгээд бэлчээрээ малаачих уу яах вэ? Эсвэл одоо нөгөө энэ урд чигийн урд хөрш орны малччиг юм хашаатай болох уу гэдэг л асуудал тулгарна шүү дээ. Энд ч одоо тийм байж болохгүй шүү дээ. За самцгаа. Сайн байна уу. За. Хаагаар яваад байна ажил тавлаг уу? Тавлаг. За, цаа явж байна. Сайн бид чи ирээд удаагүй л байна шүү дээ. За. Хаагаар хоогоор цагаанаараа. Цагаанаар очиод нэг сар гарan болоо. За. Тэ. Давгуул бороо устай ногоо цагаа сайхал байла. Нөгөө явснаас яш бэлчээр дажгүй сайхан сэргсэн байна уу? Сэргсэн байна. Нөгөө манай ингээд манай өнөдөр чи байнгын ишээ гардаг болохоор яа басаад алхдаг л байсан юм биш. Тэгээ байхгүй сар гарan босон чи амархан ургасан бай. Ороод ургачих тийм бай. Тэгээ чи өнжөөж амрааж ингэ сэлгээж явах юм. Тий. Аш тосч юм шүү дээ, тийм ээ? Харин тий. Одоо бидний энэ сууж байгаа энэ газар бол одоо манай байгийн Сүхбаатар сумын шинэ олог 5 дугаар байгийн Гогсоо гэдэг газар байж байна. Одоо би чинь 21 онд багийн дарга болсон. Тэгээд намайг ажил авахад бол ерөнхийдөө нэг нутаг дээрээ жилийн 4 байлаар сууж байсан. Эсвэл нүүглээрээ нэг 500 м өрхгүй газар нэг очоо буучихдаг. Тэгээд нэг дош тойроод ингээд байж байсан. Тэгээд тэр газар нь ямар ч өвс байхгүй улаан шороогоор эргэчихсэн. Тэгэд ийм байдлыг нь одоо ингэж хэдүүлээ яахгүй би багийн урлаа хийгээд сэлгэнэ нүүе. Бидэнд зайлшгүй нүүх шаардлага байна. Тэгээ ингээд нүүгээд үтсэн, үр дүн гарсан. Тэгээд ингээд малчт маань урам авч байна. Одоо энэ бэлчээр сэлгэлтийг бас чамгүй сайхан хийж байна. Очиж байгаа газар нь мэдээж одоо устай газар байна, усгүй газар байна, бороотой, нууртай, устай янз янзэл байна. Тэгээд усгүй газар дээр нь одоо малын хөлийн татвараараа одоо усчуулж, гүн өрмөө худаг гаргаж усчуулж өгөө. Тэгээд тийшээ айлуудаа буулгаж ингээд ийм ажлыг зохион байгуулж анх туршиж үтсэн юм аа. Одоо 2022 оноос. Одоо энэ чинь одоо бүр ингээд өнөө хавар бол бүр ингээд цемент шиг болсон байсан. Нөгөө одоо тэр хүчтэй салхи шуургант чи өдөр болгон салхилаад өдөр болгон шороо шуураад ингээд гол энэ чинь цемент шиг болчихсон бүр ингээд зад ингээд хөрсийн ингээд шуураа хийсэн. Тэгэл одоо ийм болж байна да. Ер нь энэ хялган урах зүгээр юм гинлээ. Тий. Энэ хялган олжроод энэ шивээ олжроод ирж байгаа нь ер нь их зүгээр байж байгаа. За энэ их л одоо байна. Аг байна. Энд тааны цагаан цэцэг ургасан байна. За энэ тэгээ одоо ингээд нэг хяаг байна. Энэгээр Монгол өвс байна. Ингээд ер нь одоо төрлөн ингээд бас жоохон олширж байгаа мó. За ганцхан энэ газар биш. Тэгээ энэ хойно одоо манай 1000 гэж байна. Энэ баруун хойно одоо 20 гэж байна. За тэр шинэ уулаг боёо аваа гэдэг хэд хэдэн газар бид ингэж одоо энэ нутаг бэлчээр чөлөөлөх ажлаа хийгээ. Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа. Мөн 2021-с 2026 онд 13 сумын 56 булган эхийг нийт 828.9 сая төгрөгөөр хашиж хамгаалсан ба үүнийг 249 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн байна. Үүний үр дүнд гадаргын ус бохирдож хомсдохоос хамгаалагдсан. Сүхбаатар аймагта сарын газар байдаг нүдэн булаг гэдгээр бас онцлог ийм газар байгаа. За адав төслийн хувьд бол энэ тхүү булгийн хамгаалтан дээр төсөв санхүүгээр нь шийдэж өгсөн. За мөн материалын бааз дээр нь бас дэмжлэг үзүүлсэн байгаа. Үр дүнгийн хувьд бол одоо бид бүгдээ ард харагдаж байгаа энэ зэгс маань бол ургаац сэргээд ингээд ийм сайхан ногоо болцсон байгаа гэдгийг бол та бүхэн харж байна. Сүхбаатар аймаг
хөгжилд хамтдаа. Ганг нуурыг хамгаалсан цогц ажил хамгааллын 1-р шат. Монгол улсын Сүхбаатар аймгийн Дарганг сумын төвөөс зүүн урагш 11 км орших Ганг нуур нь элсэнд богдон тогтсон гадагш урсгалгүй давсархаг нуур юм. Нуурын урт 2.1 км, нуурын өргөн 1.6 км, нуурын гүн 1.6 м, нуурын усан гадаргын талбай хэмжээ 200 га. Нуурын өмнөд хэсэгт молцог элс тулах бөгөөд нуурын эрэг дагсан хайлаасан ой, тэхийн шээг, монсон төгөл бүхий улаан бургасан усны шувуудад таатай орчин болдгоороо туйлын үн цэнтэй. 216 төрөл зүйлийн шуудаж уулдаг энэхүү өвөрмөц сайхан экосистемийг 1993 онд дурсалт газрын ангиллаар 2004 онд байгалийн цогцлборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалтанд авчээ. Олон улсад ач холбогдол бүхий ус намгарах газар усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц буюу 171 улс орон нэгдэн орсон Рамсарын конвенцоор усны шувууд олноор амьдардаг байгалийн дахин давтагдашгүй хэв шинжтэй дэлхийд зайлшгүй хамгаалах шаардлагатай 2418 эмзэг экосистем бүртгэсний нэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт орших Ганг нуур юм. Ганг нуурыг тусгай хамгаалтанд авч Рамсарын конвенцэд бүртгүүлсэн ч хэд халалт, ууршилтын нөлөөгөөр тэжээгдлийн хомсдол үүсч, тэжээгч булгуудын ширгэлт, элсний нүүдэл, бэлчээрийн дац хэтэрсэн, малын хөлийн талхалалт, молцог элсний ургамлжилтын доройтол зэргээс үүдэн Ганг нуурын экосистем доройтож, нуур ширгэх аюулд өртөжээ. Нуурын усны түвшин жилээс жилд буурсаар 2017 онд 70-80% ширгэж, хуурай сайр болон хатаж, түүхэнд зураг болон үлдэх аюул ойртсон байлаа. Нутгийнхны яриагаар Ганг нуурыг тэтгэдэг 21 булаг байсан гэдэг боловч одоо ердөө Баян булаг, Оргихийн булгаар тэжээгдэх болжээ. Хон шавууд цугладаг домогт Ганг нуур маань бүр нэг одоо ширгэж үгүй болох сүрлийн байдал болсон. Зүгээр л тийм нэг цагаан тойрон болцсон байсан. Усан талбайд дөнгөж 10 гаруйхан хувьд нь одоо бахан хэмжээний устай. За бус нь бол үндсэндээ ингээд энэ одоо бидний ард харагдж байгаа энэ нуурын шал бол энэ цагаан хужиртай. Тэгээд ерөнхийдөө энэ хатуур шинжтэй болчихсон. Дээгүүр нь одоо явган хүн энэ төр явхад бол чөлөөтэй явахар хэмжээнд энэ хүрчихсэн байсан. 2016 оны алдад ширгээд ус нь их багассан. Уг нь 2.6 орчим км квадрат усан толиотой байсан нуур 16-17 оны түвшинд усан толионы хэмжээ нь 0.5 км квадрат болчихсон байсан. Ширгэх аюулд орсон Ганг нуурыг хамгаалах ажил 2017 онд эхэллээ. Тухайн үеийн ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн ерөнхийлөгч Хүрэл Сүх Ганг нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийг эхлүүлж, усны эрдэмтдээр ахлуулсан баг байгуулан нуурыг сэргээх техникийн шийдлүүдийг судалгаанд суурилан боловсруулсан байдаг. Ганг нуурыг хамгаалах төслийн хүрээнд молцог элсний ургамлжилтын судалгаа болон Ганг нуурын хагшаасын судалгаа хийж, хамгаалтын 16 км хашаа татаж, нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор нуур орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худаг гаргаж малчтад хүлээлгэн өгсөн. Ген 1, ген 2 цооногуудыг гаргасан. Нуурын салхины дээд талд 10 га газарт 8000 гаруй мод тарьж, хамгаалтын ойн зурус байгуулах ажлыг эхлүүлж, нуурын эргээс 500 м-ийн зайд аялагч жуулчдад зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулав. Нуурлууд хижээлөх боломж байна уу гэдгээр тооцоо хийгээд үзсэн. За тооцоогоор бол 15 литр секунд хэмжээний усыг өгөөд байхад энэ даралттай усны ордын өөрийнх нь одоо нөөцөл бол багасахгүй олон жил байнга явах боломжтой гэсэн дүгнэлт хийсэн. Энэ малын хөлийн дадлагдал биологийн бохирдлоос сэргийлэх арга хэмжээ болгож инженерийн хэстэй худаг гарах эхний ажил
19 оны 8 сараас эхэлсэн. Аялагчид, жуулчид, төр цаатаад, тогтой тухтай амарч хоолундаа идээд явах зориултаар 2 талбай байгаа юм. Ийм 12 суултууртай бицэх газар ийм ажил байгаа юм. Ганган нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн үр дүнд нуурын экосистем сэргэж усны түвшин нэмэгдэн өнөөдөр 2005 оны түвшинд хүрээд байна. Хамгаалсны хүчинд одоо бол сайхан л болж ийн ерөнхийдөө. Энэгээр байгаа өвс энтер чинь бол ерөнхийдөө бүр одоо их сайхан байна штэ. Тэгэхээр нутаг усыг хамгаална гэдэг бол маш чухал. Ганган нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн 2 дахь шатны хамгааллын ажлыг 2023 оны намраас эхлүүлж, тэжээгч булгуудыг сэргээх, эрэг орчмыг чулуужуулах, оюун зурвасыг өргөдгөх зэрэг ажлууд хийхээр төлөвлөгдөж байна. Ган нуурыг тэжээгдэж байгаа 21 болог байдгаа гэдэг ингээд өнөөдөр ярьдгаа. Тэгэхээр өнөөдөр бас энийг мэдэх хүмүүсийн түвшинд тодорхой цагийг тогтоож тэр болгоодыг одоо байгалийнхын замаар сэргээх арга хэмжээ бүр нэн турганд авах хэрэгтэй юм байна гэж одоо хамгаалтын захиргааны зүгээс үл ийм ажлыг төлөвлөж байгаа. Салхины одоо механик хаалтууд буюу энэ одоо хөрсийг чулуун гадрахтай болгох шаардлагатай. Тэр нэг чулууч нь яах вэ гэхээр нэгдүгээр салхийг тогтоо барь. Хоёрдугаарт болохоор өвөл тэр том жижиг янз бүрийн чулууч цасыг тогтоо барь. Тэр нэгэн чулууны орол тогтсон цас чинь бол хавар одоо хайлахтаа зэрэг яг тэр орчноо бол сайн чийхтэй бол. Мод үржүүлгийн газрыг жилд нь баг багаар өргөцгөө явуулаад хонгорын өрөөр нам ахаага өвөрлөөд энэ сайхан ойн зурвас байгуулах юм. Тэр үед чинь бол эсний нүүдэл. Хур тундсыг хураан авах тогтоон барих. Энэ бүх нөхцөл бол байгалигаа аясаар аяндаа тогтоод гараад ирэх. Халихээрийн баян бүрд дэлхийд хамгийн олон хүн шувууд нэгэн дор цугладаг ганц нуур болох Ганган нуур тэгцэн хамгааллын ажлын эхний хэсэг үр дүнгээ өгч нуураа бүрэн сэргээж чадсан нь цаашид гол мөрөн нуураа хамгаалах, унган төрхөөр нь үлдээх түүхэн жишг ажил болж чадлаа. Хүн цуглаж хунчуулдаг Ганган нуур дахин сэргэсэнд зөвхөн Дарганг нутгийнхэн төдийгүй байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг хүн бүрийн сэтгэл хөөрөн баясаж талархаж байна. Түүхэнд зураг болон үлдэх аюулд ороод байсан Ганган нуураа монголчууд хамгааснаар олон мянган нүүдлийн шуудын амьдрах орчинг бэлэглэж чадлаа. Ганган нуур үеийн үед мэлтэлцэж эх нутгийн зүг дэвих нүүдлийн шууд зүрхний хөг онгодын хурыг дэврээн мянган хүн шуудын чуулаан нуурын долгиог мөнхөд шимэх болтугай. Ганган нуурыг хамгаалах цогц ажил. Хамгааллын 2 дугаар шат.
За гангануурын хувьд бол ер нь бол үндсэндээ баян булаг бол бид нар мэдсэн. Энэ маань нэлийн том дэвшил байна. За манай багцны ажлын хүрээнд бол булгийн эхийг хашиж хамгаалах, булгийн эхийг сэргээх гэсэн ажил байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бид нар баян булгийн эхийг хашиж хамгаалсан. За баян булгийн хашааны хувьд бол 990 м урттай төмөр хашааг төлөвлөж хийсэн. Энэ хашаа маань өөрөө газарт ямарваа нэгэн байдлаар шоол суулгаагүй. Сүүлийн үеийн одоо булгийн эхийг хашиж хамгаалахад ашигладаг тийм хашааг сонгож хийсэн. Тэгээ энэ баян булаг бол ганган нуурын үед амис утсан. Энэ булгийг хамгаална гэдэг бол ганган нуурыг бүгд нь хамгаалж байгаатай ялгаагүй. Тэр өшөө бас нэг чухал юм байгаа. Бид нар нодны ирээд ярих гэсэн юм бол энийг анхны төлөвлөлт шүү дээ. Энийг ингээд тойруулаад авчихсан. Тэгээд тэрийг жишээлбэл хашгуугүй юу мэдэхгүй байж исэн бол нодны уулзалтнууд ерөөсөө томоор нь хашигаад одоо энэ километр хашаа байсан гэж байна. Маш энгийн мөртлөө хамгийн үр дүнтэй механик арга. Далангаа орчим илс байж байгаа байхгүй. Тэгээ далангаа илсийн нүүдлийг ингээд үзээ 2019 онд энэ улаанаар шугам байсан байхгүй. Сансрын зураг ашиглаад үзсэн. 6 жилийн хугацаатай үзсэн чинь энэ нэг 10-аас 500 м хилжсэн байна илсийн нүүдэл. Бүр энэ цаашаа нуур руу ороод ийн гэдэг юм дүгнэлт. За ингээд үзчих юм бол саяны бид нар өмнөх судалгаа бол мониторингийн судалгаа тэгээ саяны хийсэн судалгааг үзэнгүүтлээ энэ талбай дээр л ерөөсөө бид нар илсний нүүдлийн үлдсэн төлөвлөсөн талбайхаа энэ дээр авч юу гэдэг ийм л том дүгнэлт гарлаа. За ерөнхийдөө хамгаалт хийсэн талбай маань уртын дагуу 181 м, өргөөшөөгөө 149 м гэлбийн талбай байгаа. Мониторингийн судалгаанд 3 материал авч үзсэн. Орон нутгаас чулуу, тэгээд модны мөчөр, тэгээд барилгын тор гэсэн 3 материалыг харьцуулж үзсэн. Тэгэхээр энэ орон нутгийн онцлогоос хамаараад чулууны олдцол энд маш бага байсан. Модны мөчөр ч гэсэн бас тэр болгон олдохгүй тийм хүрэлцээ муутай байсан учраас би тэгэхэд энэ торон материалаа сонгосон. Тэгээд торон материал маань өөрөө 10 жил болоод байгальтаа шингэдэг. Гацсан ч гэсэн муу адил ингээд байгальтаа уусаад хамгаалтын арга хэмжээгээ аваад тэрнийхээ дараа шингэждэг. Учираас энэ эко торон материалыг сонгож хамгаалтынхаа арга хэмжээг авсан. Ганган нуурлуу ихээхэн хэмжээний илс орж ийнө гэдэг ийм аюул байсан учраас энэ илсний нүүдлийг хэрхэн яаж зогсоох вэ? Хаана ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэг судалгааны үр дүнд одоо миний ард харагдаж байгаа энэ 2 газрын илсний нүүдлийг зогсоох байгууламжийг бариад байна. Маш энгийн байгууламж. 1 сарын дотор эхний 3 нүд дүүрсэн байна гэдэг маань одоо энэ чигээрээ явах юм бол за сард 3 нүд гэж бодох юм бол нэг ойролцоогоор 3-4 жилийн турш ганган нуур руу орох байсан элсийг тогтоон барьж байна л гэсэн үг. Хэрвээ нуурыг хүний нүд гэж үзэх юм бол нүдний хамгийн том хамгаалалт болсон хөмсгийг хийх ажлыг энэ мод тарих 11 үедээ үе хооронд 3 м, мод хооронд 2 м-ийн зайтай 18,000 мод тарих ажиллагааг хийж одоо амжилтаа эхлүүлээд байна. Ганган нуурынхаа одоо энэ ширгэлтээс хамгаалж байгаа бохирдлыг бас бууруулах үүднээс мод тарьснараа бид нэр ямар ач холбогдолтой ингээд ихээр ой төгөл байгуулж байгаа маань нэгт салхины хамгаалалт болж байна. Хоёрт эзний нүүдлийг одоо тодорхой хэмжээнд бууруулахаар. За гуравт гэх юм бол ерөнхийдөө мод ч өөрөө хөрснөөс усаад татчихдаг. Тэгэхээр ганган нуурын маань тижэл болно. Чиг баригч гэдэг зүйлийг технологид оролцуулж байгаа. Тэр нь ямар үүрэгтэй юм бэ гэхлээр чиг баригчийг ерөнхийдөө үндэс хэсэгт одоо оруулж байгаа. Тэр үндэс хэсэгтээ ерөнхийдөө чиг агуулмжийг нэг 90-с 120 хоногт үндсэн чигийг агуулах. Тэгэхээр энэ юу гэж байгаа юм гэхээр бас услаандаа тийм ээ. Одоо тослон услаанаа бид нэг тогоонд агуулдаг усны хэмжээг бас тодорхой хэмжээнд бариад шин технологи энэ жил орж ирсэн. Энэ жил орж. Ер нь бол энэ 8 зурсанд манай хэд бас хэд хэдэн шинэлэг юм хийсэн бай. Тэг шаргч тийм. Усчлалтын системийг төгсөж байна. Та хэд маань яг ингээ бүрэн туслалын системэнд бүрэн усрагдаад ажиллаад ингээд явхад заад ургалтын хувийг юу гэж төлөвлөж байгаа? Хэдэн хувьтай гэж төлөвлөж байгаа? За ерөнхийдөө 90-95%-тай.
За бидний багцныг ажлын хүрээнд бол нуурын эрэгт дэм шат авсан хийх тийм тогтчлтын ажил байгаа. Энэ ажлынхаа хүрээнд бид нар оригхийн булгаас нуур хүртэл 236 м ВПС автан тийм явган замыг хийж өгсөн. Энэ зам маань явж байгаа нуурын эрэгт очиод 76 м квадрат тийм нуурын эрэгт дээрх тийм тавцан болж байгаа. Энэ тавцан хийснээр бол одоо хонгийн чуулганы үед нутгийн ард иргэд ирж хун үзэх одоо тэгээд агаар салхинд гарахад бас их тохиромжтой байдлаар тэр тавцангаа төлөвлөж өгсөн. Тавцангийн суурийг бол бид нөгөө гацсан суураар хийсэн. Энэ суур маань өөрөө тийм нөгөө хөлдөлт гисэлтэн тийм төсвөртэй одоо хэв ажилтанд орохгүй. Тэгээд тусгай зорилтын машинаар цогж оруулаад тэгээд турбан дундаа бетон хийж зөөртэй. Тэгэхээр ийм нөгөө хөнжирүүлсэн байдалтай бид нар ингэ хийгээд Батөхийн хувьд бол ингэ сайхан найдвартай хатуу хэлж байна. Ганга нуур маань шин технологиг бий болгосон нуур хамгаалах Монгол модельийг Монгол загварыг бий болгосон хамгийн анхны нуур боллоо. Ингээд ажлын эхлэлийг санаачилсан Монгол улсын ерөнхийлөгчдөө за орон нутгийнхандаа тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаандаа бүх Монголын ард түмэнд өр хоочтой ийм сайхан нуурыг үлдээж өгсөнд гүн талархал илэрхийлье, баяр хүргье. Ганга нуурыг хамгаалах цогц ажил үргэлжилж байна. Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа. Сүхбаатар аймаг 8.2 сая га газар нутагтай бөгөөд нийт газар нутгийн 98.1%-ийг нь бэлчээрэн газар эзэлдэг. Аймгийн хэмжээнд 2300 мал бүхий 9000 малчин өрхийн нийт 15700 малчид 2.3 сая толгой малыг маллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшигт үзэгдлийн давтамж тасралтгүй нэмэгдэж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд 6 удаагийн байгалийн гамшиг тохиож 0.1-ээс 1.8 сая толгой мал орогдсон нь оны эхний малын 4.5-аас 47.3%-ийг эзлэж байна. Тухайлбал 2023-аас 2024 онд тохиолдсон гинтийн засан болон шорон шуурга төмөр зудны улмаас аймгийн хэмжээнд гамшигын нөхцөл байдал үүссэн. 2023 онд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 711.1 тэрбум төгрөг, малын тоо 3.8 сая толгой төрж байсан бол 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 390.6 тэрбум төгрөг болж өмнөх оноос 54.9%-аар, малын тоо 2 сая толгой болж өмнөх оноос 52.1%-аар тус буурсан байна. Үүний улмаас үлэм хэмжээний хохирол учирсан. 2023 оны зуны ихэнх сард болсон гинтийн засан болны шорон шуурганы улмаас 0.6 сая толгой мал 2024 онд өвөл хавар үргэлжилсэн төмөр зуудын улмаас 1.8 сая толгой мал нийт 2.4 сая толгой мал зүү бусаар хоригдсон юм. Энэхүү гамшигын нөхцөл байдалд малаа харагдуулаагүй малчин өрх бараг үгүй бөгөөд нийт 9000 малчин өрхийн 52.8% нь 50-аас дээш хувийн малаа алдсан байна. Үүнээс 433 малчин өрх буюу 4.8% нь огт малгүй болсон. Нийт хохирлын хэмжээг 317 тэрбум төгрөгөөр тооцсон. Гамшигын үеийн болон гамшигын дараах сэргээн босголтын ажилд улсын болон орон нутгийн төсөв хандив тусламжийн хөрөнгөнөөс нийт 16.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнд 1.8 сая толгой малын сэгзэм устгал ариутгал халдвар гүйтэл хийхэд 1.3 тэрбум, засанд боогдсон 4122 км зам харгуу гаргахад 333.8 сая төгрөг, 2437 тонн өвс олоход 1.7 тэрбум төгрөг, 1.7 тонн тэжээлд 2.1 тэрбум төгрөг, малжуулах хөтөлбөр хүрээнд 507 малчинд 4.1 тэрбум төгрөг, малын эндэгчүүлсэн даатгалын нөхөн олгуурт 4.1 тэрбум төгрөг тус зарцуулсан байна. Зудын дараагаас олон улсын төсөл хөтөлбөрүүд болон малчид хамтран өөрсдийн нөөц боломжид тулгуурлан малын гашаа хороог засварлах, малын тэжээл тариалах зэрэг уур амьсгалын өөрчлөлт дасан зохицох, эрсдлээс хамгаалах болон олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй сайн туршлагуудаас дараах бичлэгүүдээр та бүхэнд танилцуулж байна. Бид цөм байгалийн үрсэд. Сая жилийн уртад байгаль бүрэлдэн тогтож, говхан гай, тал хээр, уул толгод, мөрөн голууд бий болж, бас устж алга болон өв сургамал ургаж хагдирсаар
малчин монголчууд бид Тэнгэрийн аран шин байгаль дэлхий цагуур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож нүүдлэн амьдарсаар. Манай Монкас баян бол 2 дугаар юм болж байна. Жадмаг атхан жаргалдаг. Салам болчих байна. Эмээгийнхаа ээж хоёртой цуг байж байгаа. 11 онд сургуулаа төгсөж ирээд тэгээд малчин болчихж байна. Манайха 12 онд альгэр болоод л тэгээ амбалд болоод 5 хүүхэдтэй амьдарч байна. Энэ зон гайгүй сайхан зам боллоо, ярьцсан боллоо. Өвлөн жаан чанга болж өнгөрлөө. 100 тэгээд өвлөгөө үлдэхлээ хийж байгаа. Одоо энэ гашаан турхаад тань ногоо тариад ногооныхоо зэрлэг мэрлэг гатааж авч өвлөн. Тэгээд таан төөж гатааж авч малтаа гэлцэх. Тэгээд одоо 9 сард хүүлээд манай хүн хадланд яв. Өвөл нөгөө Төв аймгийн нэг хичээс юу сүү аваад борлуулаад сүүгийн сүүгээр нь зараад сүүгээ бусдын нь болохоор сүү өрөм таргаа гаргаад тэгээд сумынхандаа зарж малгай тижээлийг бэлтчихсэн. Орлого ороод тэгээд малын тижээл тэгээд бүр саравч янз бүрийн хадгалах тийм юм одоохондоо байхгүй л. Өвөл цаг өндөрчгээр өвс аяг үнэтэй бол бус. Өвс чи бараг 25,000 болсон юм байна. Цаг гайгүй байхад бол 500 бодол өвс хүрчдэг байсан байхгүй. Тэг өнөө өвөл цас ороод өвөл хүндрэхээр өвс үнд ороод тэгээд өвс бэлцэн өвс хүрхгүй нөгөө цас өвс дарцсан болонгууд мал готноос гарахгүй өвсөө тавьж өгж байгаад. Тэгээ эргэж нэмж өвс авсан. Манай нөгөө засамлаа жаа ойрхон болохоор гэрээсээ гараад засамд хүртлээ авах газар авахад машинад төрөх газараар төрээд л тэгээд нэг юм засамлаа залгаад л. Өвлөл ер нь чанга болсон. Ямар ч засгүй засаа боогоо тэгээд өглөөдөө өхрөө дагуулад нүү засыг ухаад явдаг. 12 оноос хойш манайх альгэр болоод мал мадлахад ер нь ийм хүнд өвөлтэй таарж байгаагүй. Өнөө өвлийн цод аюултай хүнд байсан. Тэгээд уржнангийн хавар бас хүнд байсан. Гинтийн нөгөө нэг шуурга болоод тэгээд тодорхой хэмжээний эд мал авахгүйсэн. Тэгээд өнөө өвөл бас цагаан сарын ард дээр өгүүлсэн. Тэгээд өмнө нь бол гайгүй байсан цагаан сараас өмнө. Тэгтээ айхтар хүлээд бүр малгүй болсон улсын дэрэгдэл асч гайгүй. Одоо мал маллахтаа тэгээд байгалийн гэнтгийн аюулгүй үзэгдэл болоод зундаа айдад үзэгдэлтэй бараа орж байна. Өвөлдөө зас их унж байна. Тэгээд ер нь өвлийн салхи ер нь дандаа бараа урдаасаа. Тий. Бараа урдаасаа ингэ шуураад л. 100 ч гэсэндээ урдаасаа. Тэгээд уулан манайга юу багтал бага багтал хойноосоо зүү хойноосоо шуурдаг байсан. Одоо энэ нодлон уржлангаас л тэгээд дандаа бараа урдаасаа салхилаад бараа урдаасаа шуураад л байгаль дэлхийд бас их л сонин өөрчлөлт байна. Тэгээд би тэрэл манайхан бол одоо ер нь чадах хараад бэлдэж байгаа. Өвлж аварж байгаа бол гашаороогоо бэлдээд гашаан доторх өвс өмсөө хадаад өвөл бас малдаа нөгөө Улаанбаатараар соёолж тарьж өгч гэртээ паднуусан дээр тариад тэгээд шин ногоо тижээлт нь холж өгч байсан. Энэ жилийн хоноо өвөл яаж үздэг юм бэ? Төлөвлөж үздэг юм уу? 12 сар 1 сар тарган багт нь яаж яадаг юм бэ? Төлөвлөлдөг юм уу гэдэг. Их нь ер нь тартай байхдаа шургалч нь хавар олонгууд өвөл хүндэрчгээр хавар нөгөө хээлээд авахгүй хоньнууд
Ямаа болохоор хийлээ хайчхаад өөрөө хөнгөрчдөг юм та билээ. Тэгээд өнөө хавар утсан. Тэгээд одоо хонь олонгууд хийлээд авахгүй шууд гэвтэл ядраад өгчдөг. Тэгэхээр өвөл төллүүлээд ихтэй хүүхдийн юу яаж тарган багтан төлөвлөж үзье. Тижээ гэж боддог. Тэгээд нөгөө соёолж маялж тариад тэгээд хурганы тижээл авч хурга бордно. Тэгээд намар борлуулаад байхаар тэг өнөө өвөл туршиж үзээд болж ивэл ер нь жилдээ цаашдаа тэгнэ гэж. Өмнө нь л нэг сайхан өвөл тэгж төлөвлөж байсан л да. Нэг 100% төлөө барьж исэн. Тэгтээ бол сайхан өвөл байсан. Тэгээд намар болохоор чи нөгөө баг нэг насны ах 90 хон шиг болчихдг юм билэ. Төлөв биш. Хурган төлөв биш. Бүдөө биш. Тэгэхээр нөгөө бэлчээрийн даатгүй болж учраас намартаа хургаа борлуулад байвал маллахад чамар тэгээд юу юм уу гэж. Бэлчээртэй ч хэрэгтэй юм болов. Тэгээ манайх өвлжөн дээр бүнд савдан гашаа хороо сайтай л да. Гэтэ өнөө жил эргээд бүр битүүлье гэж боддог. Тэгээ битүү бүр зас орхооргүй. Тэгээд нар тусахаар байлгаал тэгээд хургаа ээжтэй тийжээгээд өвлжүүлье гэж боддог. Бэлтжил энэ. Битүү бүнд савтай байхгүй л гинтийн тийм нөгөө юу болоод байгалийн гамшиг болоод байгаа болохоор тэр зүгээр нэг хороо мороо гэж шууд илээл цас илээл хачиж байгаа байхгүй. Тэгэхээр битүү савтай байх юм бол мал цасан дарагдахгүй. Өнгөрсөн жилийн дууднаас харахад битээр үхрээ малаа юу нэ намар анхны цаснаар л ингээл тарган байхад нь л тижээлд оруулцдаг байжтэй л тэгсэн бол арай бага хөхрөл амсах байж гэж одоо жоохон тэгж харамсаж байгаа. Тэгээд өнөөвөл нэг уламжлалт аргаа эвдээд одоо хонио тарган байхад нь төллүүлээд тэгээд тижээчхий. Тэгээд намартаа хургаа борлуулад идэг болъё. Туршиж үзье гэд тэгээд лээч. Луу манжин сонгон төмсөл тариад байна. Тэгээд ер нь өмнө нөгөө помидор юу газрын өгөрцөй тарьжсэн. Тэгээд их ногоо тарингууд зөөврийн устай болохоор жоохон усаа дутагдаад тийм. Улаан манж, хүрэн манжин өнөө жил шинээр тарьсан. Энийг одоо энэ нөгөө манжингийн юунууд, манжин ловонгийн навчнуудаа энийг даршлах гэж. Малтаа өвөл малтаа өгнө гэж даршлах гэдэг. Хогрож ясрын модтой. Нотнонгоос эхэлж тэр үхрийн нүд шавууга алирны мод суулгасан. Тэгээ үхрийн нүд нэг бөөрөлцгөн хоёроо өнөө жил жимсээ өгөөд хүүхдүүд түүж идээд байгаа. Алимны мод, чавганы мод хоёр бол гоё урах чинь дараа жилээс жимсээ өгч байгаа. Тэгээд өглөө болгон хангайдал хийдээ цагуур тогтвортой тэгээд амгалан байх болтгой л гэл цай сүнийхаа дэж өглөө болгон өргөдөгдөө. Нулимсан ногдож урахсан цэцэг ёо би ээжийнхээ сарвчилж харсан надтай сар шиг асгарсан гэрэл юм аа би ээжийнхээ нож унахсан нулимсан ногдож урахсан цэцэг ёо би ээжийнхээ сарвчилж харсан нүдэн сар шиг асгарсан гэрэл юм аа би ээжийнхээ
Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн ургадгийн адил байгалийн төр зүрийн гамшигт үзэгдлийн дараа малчин өрхүүд маань өөрсдийн арга туршлага, мал маллах арга ухаанаа баяжуулан гентийн олон эрсдлүүдээс урьдчилан сэргийлж, гар цохирол багтай даван туулах боломж, арга замыг ирэн хайж, дасан зохицон амьдрах шаардлага гарч байна. Дасан зохицохуун зам, малчин мал амьтан тал хэрийн нэгрүүлмийн төсөл. Монгол орны зүүн бүсийн тал хэр нутгийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчтын амжиргаа, хүн болон мал амьтны эрүүл мэндийг дэмжих зорилгоор тогтвортой нас ноолуурын эвсэл, олон улсын байгууллага болон Odyssey Conservation Trust зөвлөх байгууллагууд хамтран Сүхбаатар аймгийн засаг даргатай зорсон хамтран ажиллах санамж ойлгоцлын баримт бичгийн хүрээнд Баян дэлгэр, Баруун урт, Сүхбаатар, Мөнххан, Дарганг зэрэг 5 суманд 2025-аас 2029 оны хооронд төсөл хэрэгжих юм. Нэг эрүүл мэнд үзэл баримтлал нь хүн мал амьтан хүрээлэн буй орчны эрүүл мэнд хоорондоо сашилгүй холбоотой бөгөөд тэдгээрийг хамттан авч үзэж байж дэлхийн нийтийн эрүүл мэндийн сорилтуудыг шийдвэрлэх боломжтой гэсэн ойлголт юм. Төслийн үйл ажиллагаа. Төсөл нь нэг эрүүл мэнд арга хандлагыг нутагшуулах замаар иргэдийн амжиргаа, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, бэлчээрийн дороотлыг бууруулах, хүн ба мал амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудалтай нь уялдуулан цогцоор нь сайжруулах, хувь нэмэр болох 6 бүрэлдэхүүний хүрээнд 28 чиглэлээр ажиллаж байна. Төслийн зорилго нь малчид гамшигыг даван туулах, чадхыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн эрсдлийг бууруулж, орон нутаг тохирсон эрсдлийн удирдлага, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хөгжүүлэх, дадуулах, зүүн бүс тал эр нутагт тогтвортой мал аж ахуйн, бэлчээрийн экосистемийг хамгаалахад оршино. Баян дэлгэрийн улаан үлдрийн ямааны цөм сүргийг хадгалан үлдэх төсөл. Цас цодын аюулт үзэгдлээс шалтгаалan улаан ямааны тоо толгой хэдсөөрч сүргийн нөхөн үйлдвэрлэл хэвэн явагдах боломжгүй болж Баян дэлгэрийн улаан үлдрийн цөм сүрэг үгүй болох эрсдэлд хүрээд байна. 2025 онд төслийн хүрээнд ямаан сүргийн үйлдвэрлэх байдлыг сайжруулан нэгж малаас авах ашиг шин болон цөм сүргийн тоог нэмэгдүүлэх, хамгийн үр өгөөжтэй биотехнологийн дэвшилтэд арга болох зохиомжтой хэлтүүлгийн аргыг малын үржлийн ажлыг үндсэн ихсүүрээс нь сайжруулах ажлыг Сүхбаатар аймгийн Баян дэлгэр суманд 2 үе шаттайгаар амжилттай гүйцэтгэн 605 ямааг зохиомжтой хэлтүүлэхэд хамруулан ажиллалаа. Эко агро паркийн бүтээн байгуулалт. Сүхбаатар аймгийн Мөнххан суманд Эко агро паркийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Уг Эко агро парк нь биологийн олон янз байдлын төв болон нэг эрүүл мэндийн танхим бүхий хосолсон үйл ажиллагаа цогцлбор болох юм. Эко агро паркийн 1-р хэсэг болох биологийн олон янз байдлын төвийн ажлын хүрээнд мод үржүүлгийн аж ахуйн анхан шатны тариалалт, усны хэмнэлттэй дуслын услгааны систем, хамгаалалттай хөрсийн тариалалт эрхлэх зэрэг 3 технологиг нэвтрүүлээд байна. Энэ хавраас бүтээн байгуулалтын 2-р шат эхлэх бөгөөд нэг эрүүл мэндийн салбар дундын танхим, бэлчээрийн ургамлын үрийн нөөцийн агуулга байгуулагдах юм. Зодын нөлөөллийн үнэлгээ. 2023-аас 2024 онд Лондон хотын Хатааны мал эмнэлгийн коллеж зодын хүн ам, мал сүрэг, экосистемийн эрүүл мэндэд үзүүлсэн нөлөөллийг үнэлсэн бөгөөд малын хорогдол, өрхийн орлогын алдагдал, бэлчээрийн доройтол, хүнсийн болон эрүүл мэндийн эрсдэл хэрхэн давхцаж илэрсэнийг уг үнэлгээгээр тодруулсан. Зодын нөлөөллийн үнэлгээнд үндэслэн, шийдэл ба бодлогын зөвлөмжийг гаргасан бөгөөд малчдыг даван туулах чадхыг бэхжүүлэхэд чиглэсэн цаашид орон нутагт хэрэгжүүлэх боломжтой, гендрийн мэдрэмжтэй, байгаль орчинд ээлтэй, нэг эрүүл мэндийн зөвлөмжүүдийг боловсруулан холбогдох байгууллагуудад танилцуулсан. Эргэх цагийн хэлхээнд эрсдэл бүхэнд соргог байж эзний бэлтгэл, холч ухаанаар эрүүл мал амьтнаа тэтгэж, инх хамгалан өрх гэрээрээ эв дүүрэн оршиж, энгүү талдаан элбэг хангалуун жаргах болтугай. Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа 2023-аас 2026 оны хугацаанд нийт 103 хээрийн төмөр бүртгэгдэж 1 сая га талбай төмөрт өртөж, төмөрийн улмаас экологт нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, төмөр унтраах ажиллагаанд нийт 118 сая 738 мянга 118 төгрөг зардал гарсан байна.
Төмөр унтрааг ажиллагаанд давхарцсан тоогоор онцгой хөдлийн газрын 882, орон нутгийн 1945, хилийн цэргийн 92 буюу нийт 2919 хүн оролцож 430 автомашин техник хэрэгсэл ашигласан байна. Энэ нь хээрийн төмөртэй тэмцэх ажиллагаанд зөвхөн мэрэгжлийн байгууллагын нөөц бололцоо бус орон нутгийн болон бусад байгууллага хүчний байгууллагын хүн хүч техник хэрэгслийг өргөн хүрээнд дайчлах шаардлагатай байгааг харуулж байна. 4 жилийн дунджаар жилд 25-аас 26 хээрийн төмөр бүртгэгдэж 250,725 га талбай төмөрт өртсөн байна. Мөн жилд дунджаар 1.4 тэрбум төгрөгийн экологийн хохирол бужирч 29.7 сая төгрөгийн зардлаар төмрийг унтраасан байна. Нэг төмөрт дунджаар 28 орчим хүн 4 автомашин оролцсон үзүүлэлттэй байна. Иймд Сүхбаатар аймгийн газар зүй, ургамалжилт, цагуурын онцлог болон дээрх статистик үзүүлэлтүүдийг харгалзан хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх, төмрийг эрт илрүүлэх, шуурхай мэдээлэх, анхны дархалтыг богино хугацаанд таслан зогсоо гарах хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн төмрийн эрсдэл өндөр сум, баг, нутаг дэвсгэрт хүн хүч, техник хэрэгслийн урьдчилсан бэлэн байдлыг хангаж, орон нутгийн иргэд аж ахуйн нэгж байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь хээрийн төмрийн хохирлыг бууруулахад чухал ач холбогдолтой байна. Сүхбаатар аймаг хөгжилд хамтдаа